Өдөржин утас компьютер ширтдэг хүмүүс өөрийн мэдлгүй эрүү хүзүүгээ урагш сунгадаг. Эрүү хүзүү нь урагшилсан хүмүүсийг цэг суу, цэг зогс гэх юм бол эрүүгээ дэшээ өргөдөг. Энэ нь цэг байрлал биш. Эсвэргээр эрүүг улам урагш төрсөн буруу байрлал болдог. Эрүү хүзүүгээ зөв байрлуулахын тулд эрүүгээ зөөлөн арагш татна. Ингэснээр эрүүний байрлалыг дагаад хүзүү нуруу жамаараа тэгширч, цээж тэнийж, биеийн хүндийн төв эргэн тэнцвэржиж, бие цэх өндөр харагддаг. Өдөр тутмын амьдралдаа эрүү хүзүүгээ сунгахгүйгээр утсаа үзхийн тулд дараах 3 хялбар аргыг туршаад үзээрэй. Суундаа ном, йогийн блог гэх мэт зүйлийг зөөлөн хавчуул. Нэг гараа тохоогоор нугалаад ардаа байрлуул. Утас барьж буй гарын тохойн доор нөгөө гараа нугалж байрлуул. Өөр олон арга дасгалыг сонирхол 14 хоногийн эрчимжүүлсэн нүүр элбэржүүлэх эрүү хүзүүний байрлал засаг хөтөлбөрт хамрагдаарай.